R&P Entertainment Сүхтэй хамтагаа үзэгч та бүхэнд баярлалаа. Оргил үзэгч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Лайвыг үзэж байгаа үзэгч та бүхэндээ бид амлсан ясаараа та бүхнийг Чингис хаантай уулзуулж байна. За танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Та амар сайн байна уу? За амар байна уу? Танд болон таны одоо нийт уран бүтээлч хамт олонд бас энэ өдрийн мэнд хүргэе. За бас social TV одоо лайв үзэж байгаа нийт бас хүмүүстэй энэ өдрийн түмэн амар амгалан айлтгая. За баярлалаа. За Чингис хаантайгаа болохоор яг цаанаасаа ингээд нэг жоохон имэйлд хүндэтгэл бол байна. Тийм ч учраас одоо таны хэлсэнчлэн монголоор мэдлээ. Бас ингээд монголоор гойчихсан байгаа. Ер нь бол бид нар ингээд үндэсний хувцсыг тэр баяр ёслолоор өмсдөг. Тэгээд ухаан энгийн өдрүүдэд өмсдөг учраас сая ингээд гадаа гişээ гараад ирэхээр нэг эвэртэй тулаа харсан юм шиг л хүмүүс хараад байгаа байхгүй. Тэгэхээр таныг хүндлээд энэ бүхнийг зориуллаа. Бараг намайг гимстэй тулааг хэлчихв яаж вэ? Таныг бол хэлсэнгээд ер нь монгол хувцсны хувьд юм байдаг учраас тийм танд зориуллаад ингэж хувцлаа. Танд ямар санагдаж байна? Баярлалаа. Маш сайхан харагдаж байна. Үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээ ер нь бол бид нар энэ Монголынхаа үндэсний энэ язгуур тий өв соёлыг өвлөж тээж явах үүрэгтэй хүмүүс. Тэгээд өнөөдөр даяаршил гэдэг энэ цаг үе дэлхийн нийтээр одоо юу гэдгийг нөгөө англи хэлээ сурах гал гадны ингээл бодлого гадны соёлыг дуурайхаасаа илүүтэйгээр нөгөө айлаас ирэхээр авдраа нэ гэдэг шиг
бид нэр өөрсдийнхөө энэ үн цэнтэй зүйлийг эргэж гаргаж ирэх цаг нь болсон. Тэгээд маш гоё харагдаж байна. Ер нь цаашд байнга хүмүүс чивэл гоё юм шүү. За баярлалаа. Таны хувьд байнга хүмүүс чинь үү? Ер нь бол байнга. Тэгээ хаяа яах вэ бас нэг залуу хүн байна да тий. Бас нэг үе үе нэг өөр хувцас өмснө. Гэхдээ тэр хувцсыг өмсгөр нэг л нэг тийм юу гэдэг. Юу гэх юм бэ? Нэг л нэг тийм бишээ нэг тийм үеиг биш байдаг. Яг дээд хувцас өмсөөд ялангуяа бүсээ бүслээд малгайгаа тавиад явхад бол нэг тийм сайхан хямартай ч юм шиг тийм толгоо гэдгэр тий цээж тэнгэр алхаа гიშгэ өөртлөгийг сайхан ихтгэл төгсөйдөг. Ер нь бол миний хувьд бас олон хүмүүстэй л ярилцаж байлаа тийм ээ. Гэхдээ Чингис хаантайгаа ярилцаад сууна гэж төсөөлж байсангүй. Тийм учраас маш хүндэтгэлтэй санагдаж байна, онцгой санагдаж байна. Таны хувьд энэ нэрийг тийм ээ одоо өөртөө өснөөс хойш одоо таны нэрээ яагаад солисон тухай юу хийж бүтээх гэдэг тухай бол маш олон ярилцлагууд байд юм байна. Тэгэхээр хоёлоо бол яг тэр нэрийг өгснөөс хойш сүүлийн 2 жилд таны амьдрал ямар өөрчлөлтүүд гарав? Тэр талаараа яриагаа өргөжлүүлээ. Тий 2 жилийн өмнө одоо жишээ нь тэр зэвүүн яриа гэдэг нэвтрүүлэгт бол би нэг шилээд малгай өмсцэн тий. Нэг джинс өмөдтэй нэг юм залуу сууж исэн. За хэлбэрийн үед гадаад дүр төрхийн үед өнөөдөр 2 жилийн хугацаанд үндснийхаа дийл хувцсыг өмсөөд тий. За нэг үзэгдэхүйн чанараар танигдаж үүлийн чанараар хөндлөгдмүү гэдэгтэй адилхан Чингис хааны мансургаал гэдэг. Тэгэхээр мэдээж гадаад одоо энэ дүр төрх хэлбэр тал дээр анхаарч өөрийнхөө нөгөө дотоод мөн чанараа бас гаднаа гаргаж ирж байна. За энэ хугацаанд Чингис хаан гэдэг нэрээр бас маш олон хүмүүс дооглуулж, доромжлуулж, давхуурхуулж, үзэн ядуулж, одоо сайн муугаар хараалгаж өрөөлгөж ирсэн. Тэгээ энэ хугацаанд сэтгэлийн маш их тэнхээтэй хаттай болж байна. Өөртөө ихтэй байсан бол одоо юу гэдгийг те илүү их одоо тэнгэр талдаа одоо далдын зүйлд илүү итгэж байна. Өөрөөтөө бас илүү их итгэж байна. За ганцхан өөрийнхөө төлөө өмнө нь байсан бол яг өрөөл бус ингээд эргэн тойрныхоо төлөө байсан бол одоо бол сэтгэл зүрх маань бодол санаа маань илүү одоо цар хүрээтэйгээр өргөн удмаар хардаг болж байна. Нөгөө нэг давшгүй даваа би гинэм тий хэрхэн давах вэ гэж бүгд сэтг. Давьяа л химээвэл давна, химээвээс давна гэдэгтэй адилхан яг л нөө Чингис хаан болно гэж одоо 33 он хүртэл зориг тавьсан учраас түүнийхээ төлөө бол одоо шүд зугаал явж байна. Гэтэ одоо цаг үе нэг үе бодвол 2 жилийн хугацаанд бас нэг давааг ингээд давсан болов уу? Тэ одоо юу гэдгийг нэг хэсэг одоо хар маас нөгөө нийгэм хүнд хүмүүс ч юм бол бүгд л сөрөг байсан бол одоо нэг 60% та ч юм уу 55% та эерэг болж байна те. Нөгөө хараагаа шууд учир зүггүй доромжлол давхуурхаар дайдаг гэсэн бол одоо бас нэг юмны утга учирыг залуучууд маань зөв талаас нь хараад миний нөгөө хэлэх гээд байгаа гол санаа нь юу юм бэ? Өгөх гээд байгаа мессеж нь юу юм бэ гэдгийг хараад ингээд нэг арай нэг эерэг тал руу явж байгаа шүү дээ. Тэгээ өөр хувь хүний хувьд бол одоо жишээ нь сэтгэж байгаа сэтгэлгээ, бодож байгаа бодол, хийж байгаа үйл илүү том цар хүрээтэйгээр тэр Чингис хаан гэдэг нэрийг одоо яг өөр дээр хариуцаж үрж яваа учраас илүү томоор харж байна. Дээрээс нь энийг ганцаараа дааж чадахгүй учраас хамт даалцах ханд нөхдөдөө цуглуулж байна. Ах дүүсээ цуглуулж байна. Миний хувьд бас харахад өөрөгийн хувьд үйлс нь ер нь бүтэмжтэй байна гэж ажиглагдсан. Гэтэ нөгөө талаас бол ер нь үзэн адилт хорсол тийм ээ. Тэр сөрөг зүйлүүд бол хിവэрэ байна. Тэгэхээр таны хувьд энгийн хүний хувьд бол ер нь нэг хүн л өөрийг нь муу хэлэхэд сэтгэл зүрх урагдаж тийм ээ одоо эмтэрч одоо эмэгтэйчүүдийн хувьд наазахын жишээ шүү дээ. Одоо хин нэгэн хүн одоо тарган байна гэд хэлсний төлөө уйлдаг жишээ шүү дээ. Гэтэл зарим цаашлаад хайртай хүн нь одоо тэгээ өөрийг нь үл хүндэтгэсний төлөө амиа хорлож байгаа жишээ нь. Гэтэл өөрийн чинь хувьд тэгээ өвчнөө олон мянган хүмүүс өдлөвчин дайрах үед тэгээ энэ ачааг яаж даваад байна? Би тэнийг хүнийг тэнгэр ивэн гэдэг шүү дээ. Тэгээд ер нь тэгээд мэдсэн ч мдээгүй юм шиг тэгээд зарим зүйлийг ингээд ахын аваад хаяхын хаяал явах хэрэгтэй. Гэхдээ юм болгоныг нөгөө хэцүү байна даа ч юм уу. За би энэ хүн ингэж хэлснээр би бас ингэчгүй дээ гэж бодсноороо өөрийгөө ерөнхийдөө алдаж хэлдэг юм билээ л дээ. Одоо юу гэдэг сөрөг хандлага маш олон мянган хүн ингээл мессеж хүчил чи тийм чи ингээгүйстэй чи чин тийм бистэй гэл тэгэхээр бас хүчин заримдаа өөрөө тийм ч үлээ гэж боддог л доо. Тэгэхээр яг тихгүй тулд нөгөө хүн өөрийн гэсэн дархлаатай авах хэрэгтэй. Өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй. Ийм болоод ирэхээр тэр нөгөө орж ирж байгаа тэр янз янзын эерэг сөрөг бүх юмыг дааж чаддаг. За ялангуяа нөгөө кино урлагийн дээд сургуульд анх 2007 онд элсэж орж байхад багш нар болоод дээд курсын ах нар юу гэж загч ийсэн бэхээр
алгадчихад намайг үнсчихсэн байхгүй. Баруун зүүн хацар руу минь алгадчихад баруун хацар дээр минь үнсчихсэн байхгүй. Уурлахын цавлан үнсцэн үү тийм. Тэгэнгүүт нь би гайхсан чинь нэгж хэлсэн. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж яваарай гэж хэлж ирсэн. Тэр үгэнд л би ер нь бол хурцлагдаж явсан. За дээрээс нөгөө холын зориг байгаа учраас ойрын зовлонд бүдрэхгүй те нэг сонирн биш. Тийм юм тавьжсэн. Түрүүний өөрөө чи хэлдэг нөгөө ойр дотны хүмүүс гэдэг үг байна те. Одоо жишээ нь юу гэдэг юм. Өчнө олон хүмүүс сошиалоор ингээд өөр хөндлөнгийн танихгүй хүмүүс янз янзаар доромжилж байхад хажууд байгаа хайртай дотны хүн тэгээ гэр бүлийн хүрээний за олон жил найзлал нөхөрлж исэн энэ арай ч ингэхгүй байх таа гэж бодож исэн хүн бас тэгэхэд бол гол гавддаг юм билээ. Янз бүрийн ичиж зовох ч юм уу те. Эсвэл одоо зүрхэнд хүрэх үг хэлэхтэй арай ч те би энэ хүнд ингэж хайрлж итгэж явж байхад энэ хүн ийм хүн хэлчихлээ даа гэж хүн гогдох үе байдаг юм билээ л дээ. А гэхдээ гомдол гэдэг чинь өөрөө хүний гэмтэл юм билээ л дээ. Одоо би өөртөө ингээл гомдчих юм бол би л гэмтэн. Би нэг сэтгэл санаагаар ундна, хотоод муудна зүгээр би физиологийн хувьд те бодол санаа маань юм хийж чадахгүй болно ч гэдэг юм уу. А гэтэл энэ нөгөө өөрөө өөрийгөө удирдах чадаж өөрөө өөртөө эзэн болсон хүн бол тэр гомдох гэдгийг хаяад агуулчлах гэдэг юм байт юм байна. Монголчууд агууч сэтгэл, агууч ухаан. Агуучлах гэдэг нь өөрөө юу гэсэн бэхээр уучлах, агуугаар хайрлах, инэрэхтэй. Тийм учраас энэ агууч гэдэг зүйлийг өөртөө толгойдоо өөрийгөө нэгсэндээ өөрийнхөө тархийг бас угааж штэ. Өөрийгөө одоо боловсруулж чинь өөрийнхөө дархлааг бий болгож чинь. А тэгсэн цагт нөгөө бусдаас ирж байгаа сүрэг коронавирус шиг нөхдүүдийг бол зүгээр дархлаагаараа оюун санаа, сэтгэл санаа тий биеийнхээ дархлаагаар давж байгаа байхгүй. Уул хадаар гарна. Тий усан дорно. Гэхдээ нөгөө талаас бас өөрийн хувьд бол маш олон бичлэгүүд бас хийсэн байсан. За тухайлбал тэр хутгатай бичлэг байна тийм ээ. Яг тэр хизээний бичлэг байна. Тэр бичлэгийг яг ямар зорилгоор хийсэн бэ? Эсвэл бас талбай дээр явж исэн гэл тий сайн содон хүмүүс юм яриад хүмүүс энэ одоо эрүүл ухаантай байгаа гэдэг мессеж бас хүмүүс дунд айгүй их хараад хүмүүс хамгийн гол нь сөрөг юм руу илүү их туйлширч гад байдаг гэж өөрөө чинь хэлдгээр тийм ээ. Тэгэхээр тэр бүх бичлэгүүдийг хийсэндээ одоо юу харамсдаггүй үгүй. Үгүй юу гэж харамсах. Тий. Зарим нь бол тэр энгийн жирийн зүйл. Зарим нь бол зоригтойгоор, бодлоготойгоор. Зарим нь яг хов нөгөө энийг ярихаар нөө зарим хүмүүс нөө саран даваа ч юм уу энэ тэрэгэд ярих байх. Даалтын зүйл гэж байгаа. Би агаарын юм ярьж байгаа штэ гэж 2018 онд анх хэлчихсэн аахгүй. Утаагүй тарих гэдэг хөтөлбөрийг 2018 оны 8 сарын 8-нд эхлүүлчихсэн. Тэгэхээр тэнд юу ярьжсэн бэ гэхээр би аргалын утаа, тий аргал бид нэр нүүрс түлж ингэж хорт утаанд ингэж хонхорт хотод ингэж угаартж яхаар хэдүүл аргалаа түлхийч гэдэг юм. Ямар нэгэн шийдэл дэвшүүлье. Залуучууд бид нар асуудал ярьж бухимдаж стресстсийнхээ оронд ямарваа нэгэн шийдлийг ирж хайгаад олоод түүнийг дэвшүүлээд хэрэгжүүлээч гэдэг санаа шийдлийг өгөх гэж 2018 онд дуугарсан. Тэр үед маш цөөхөн хүн үтсэн, харсан, сонссон. Тэрнээс өмнө би гэр ухаан гэдэг төсөл одоо Монгол өв соёлоо танин мэдья тий уламжлалаас сэргээе энэ тэрэгээд зөв юм байгаль хэлхийгээрээ ингийг боловч бас л цөөхөн байсан. Тийм учраас хамгийн гол зорилго бол ерөөсөө энэ бүхнийг одоо олонний анхаарлыг өөр төр авах нь хамгийн зөв юм байна. Энэ хилээд байгаа энэ үн цэнтэй Монголынхаа өв соёл энэ одоо үндэс язгуурыг дуулгахын тулд ирээдүйн хойч залуучуудаа үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. За бид нар өнөөдөр юу гэдгийг Стив Джобс шиг те эсвэл одоо юу гэдгийг дэлхийн том одоо Майкл Жордан шиг, Майкл Джексон шиг болох гэж зорж мөрөөдөж шít. Дандаа гадны барууны нөгөө нэг тарих угаалт тэдний нөгөө соёлын довтлогоо. Одоо нөгөө нэг Солонгос кино Дэжангум гэх те. Дэжангум гэдэг киног Монголд орж ирснээрээ монголчууд кимчи иддэг боллоо. Солонгос хоол ресторанд ордог боллоо. Нөгөө Монгол хэм ямар хувцлээ тэрийг өмсдөг боллоо. Тэгвэл яагаад бид нэр Чингис хааны тим агуу ийм сайхан түүх бид нэр түүчрхэг байсан түүх байхад тэрүүгээрээ кино хийгээд Монгол ааруулаа, Монгол ээзгийгээ те Монгол айргаа дэлхийд зурцчлаад дэлхийд бид нар энийг экспортж болохгүй. Бид нар яагаад Монгол ухаанаараа Монгол одоо тарих угаалтаараа дэлхийн тархийг угаагаад бид нар яагаад засаглаж захирч болохгүй юм те энэ цаг үед. Тэгэхээр энийг бид нэр хэрэгжүүлэхийн тулд өөрөөсөө л хэлсэн л те. Тэгвэл би Чингис хаан болох зорилго мөрөөдлийг өөртөө тавья. Тэгээд энэ зорилго мөрөөдлөө тий үлгэр дуурайл авъя. Тэр хүчрхэг байсан хүнийгээ бид нар дахин бас тий шүтэж бишрээ. Юу гэдэг ингээл зургийнхаа өмнө зул асааж тий эсвэл нэг архин дээр зургийг нь тавь Чингис хаан гэж архи тавих. Өөршт нэг буудалд тийм Чингис хаан гэж нэр өгөх. Чингис хаан гэдэг онгоц бүтээгдэхүүн байхаас илүүтэйгээр Чингис хаан гэдэг бол маш том оюун санааны маш том одоо
боловсролын дээд хэрэгэм зэрэг байхгүй. Тэгэхээр хүний хүртэх ёстой хэрэгэм зэрэг. Чингис хаан бол одон медаль биш. Чингис хаан бол хүн өөрөө боловсрч гэгэрч чин одоо тэр амин чанарт хүрч одоо ялваа юм чин байснаар тий аливаа зөвлөм мөрөдлийнхөө төлөө чин байснаар бусдын төлөө бусдыг хайрлах хэмнэрэх тийм байснараа хүртэх тийм цол хэрэгэм. Өрөөл бусдаар хүндлүүлдэг. Ингийн тулд би өөрөө 2015 онд ерөнхийдөө бодож байгаад 2017 онд зориглоод 2018 онд хэрэгжүүлээд нийтдээ 15 жилийн төлөвлөгөө гаргасан. Тэрнийхээ 2 жилийг өнөөдөр тулаа явж байна. Одоо 13 жилийн хугацаа байна. 2033 он гэхэд өөрийн ирэхгүй танаас ахуулаад ингэх цаг ирнэ байх гэж би итгэж байгаа. Тэхийн тулд би өнөөдөр боол мэт зүтгэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд тийм ээ одоо үйл хэрэг алсын харааны хувьд илүү том болсон. Тийм ээ миний амьдралд бол ийм өөрчлөлтүүд гарсан гэж ярьж байгаа. Тэгээ хамгийн гол нь Чингис хаанаас үлгэр дуурайл авахын тулд энэ үйлсийг эхлүүлсэн гэж байгаа. Гэхдээ яг ингээд өөрийг чинь дагаад тийм ээ одоо тэр дундаа өсвөр насныхан байна. Бүгд нэрээ солио ээж аа би нэрээ солимоор байна. Би Чингис хаан болмоор байна. Би энэ хүн шиг баймаар байна гэдэг нь бол яг уу энийг бодож үзсэн үү? Нэрээ сольсон ер нь хэр хүмүүс эдийг? Нэр солиход бол ер нь бол яг уу энэ бол зүгээр өөрөө өөртөө сануулах зорилго. Гэхдээ над шиг аим шиг өгөө зоригтойгоор магадгүй тэнэгч юм шиг те ингэж хийж байгаа хүмүүс бол ховор ах. Энэ бол бас маш том зориг зүрх. Бас нэг тэнэглэл. Яагаад тэгж юм гэхээр энэ их одоо юу гэдгийг хүмүүсийн биширч хүндэлж хайрладаг, дээдэлдэг энэ хүний агуу алдар том нэр цолыг нэр бол биш. Чингис хаан гэдэг бол цол байхгүй. Энийг өнөөдөр иргэнийхээ нүүлэгтэр төрснийхөө гэрчлэгэн дээр гадаад босртон дээрээ Чингис хаан гэдээ авчингууд аимшигтай байхгүй. Зарим хүмүүс төсөөлшгүй зүйл. Энэ бол магадгүй тэнэглэл юм шиг боловч өглөө болгон сэрэгтэй энэ зорилгоо сануулахын тулд бас өөрөөр чинь болоод бусад хүмүүс загнаж зандраатч болтугай чи Чингис хаан болох гэж байгаа бол чи хизээ ийм туранхай байсан. Чингис хаан болох гэж байгаа бол чи хизээ ийм тэнэг үйлдэл хийжсэн. Чингис хаан болох гэж байгаа бол чи битгий архивч гэдэг юм уу те. Ийм шаардлагаар би өөрийгөө хорслуулах гэж өгсөн. Нөгөөдөөгөр яг залуучууд дүүнерт аюу гэж хэлэх гээд байна гэхээр солилтоо зориг байвал. Гэхдээ тэр нэрийг даахад хүнд хэцүү. Тэрийг бодох хэрэгтэй. Юу гэх юм. Заавал Чингис хаан гэхээс илүүтэйгээр магадгүй одоо жишээ нь өөрийнхөө нэрийг бас бодож үз. Хүний нэр гэдэг одоо жишээ нь энэ ус одоо байлаа гэж бодъё л да те. Зүгээр нэг юм ямар нэгэн логогүй нэг юм савлгаанд хийчихэл та те. Гэхдээ хоёулаа ярил л да энэ бол ста Эрдэнэс одоо агуу ус мус гэх гоё реклам бол. Гэхдээ ямар ч лого байхгүй бүгдийг одоо үйлдвэрлэсэн онсоор юу ч байхгүй тэр ус бай гэж бод. Нэр байхгүй. За нэг ус. Энэ хажууд нь одоо Чингис хаан гэдэг ус, хайр гэдэг ус ч гэдэг юм ингээ гоё логотой гоё өнгө төрхтэй те. Тэнгүүт энэ ус гэдэг чинь өөрөө шинжлэх ухаанаараа ямар үг шивнэ те ямар бодол санааг одоо тэнд шивнэн тэргүүрээ бүтцээ өөрчлөгдөж идэг. Чөтгөр гэх юм бол энэ ус хор болно те. Одоо хамгийн муухай хараалын үгийг хэлэх юм бол энэ ус хор болж хувирна. Хамгийн сайн сайхан үгийг хэлэх юм бол энэ өөрөө те ийм таан тэрнээс илүү рашаан болж хувирах байхгүй. Тэгэхээр миний зүгээс өөрийгөө одоо нэгсэн доо шулуух хэлэхэд брэнджүүлж өөрийнхөө нэрийг одоо өгч өөрийгөө өөрчилж байгаа. Өөрчлөлтийг өөрөөсөө хийсэн. Нэрнээсээ хийсэн. Одоо юу гэдгийг нэр нь одоо өөрчлөгдөхөөр хувь заяа, хувь тавилан бас бүгд л өөрчлөгдөнө. Нэрээ дагаад бас л бүхэл юм өөрчлөгдөнө. Яг тэргэлээ үнэхээр гайхаж байна л да. Таны хувь тавилан бол миний хувьд бол бүр оронгороо гэж хэлэхээр өөрчлөгдсөн байх гэж харж байна. Хамгийн гол нь энэ хувь тавилангаа та даагаад явах тийм ээ. Явж чадах нь эргэлзээтэй юу? Эсвэл баттай юу? Хүмүүс тийм ээ одоо ингээл маш сайхан юм хийгээд яриад гараад ирдэг. Гэвч замын дундаас алга болдгоо. Тэгэхээр таны замыг хүзүү одоо урд гэж ярьдаг шүү дээ тэр чинь. Чингис хааныхаа сургаалыг дагаад л явж та угаасаа. Хэр хол явахаар нь? Өндөр уулын хөтөл зор, өргөн далайн олом зор, тэ. Давшгүй даваа би гинэм. Хэрхэн давах вэ гэж бүү сэтгээ. Давъя л химээвээс давна. Өргөн далайн олом зор, тэ. Гитэл ивээс гитлэн гэж байна. Тэгэхээр бид нэр энэ ямиг ингээд алсын хараа зорилгоо тодорхойлсон тэндээ хүрнээл гэсэн бол тийшээ л алхна. Одоо жишээ нь зүгээр нэг жижигхэн өгүүлэлэг байдаг шүү дээ. Нэг цэцэрлэгийн багш цэцэрлэгийн хүүхдүүдийг гадаа цас орж явахт нь ингээд гадаа ингээд цасан дээр алхуулсан юм байна л да. За та нар тэр шонгийн мод руу ямар нэгэн мөрийж дарихгүйгээр яг гоё чигээрээ очиж алхсан тэр хүүхдүүд би шагнана гэд багш нь тэгсэн юм байна л да. Тэгсэн чинь маш олон хүүхдүүд тэр шонгийн мод руу ингээд бүгд алхаж л да. Цасан дээр мөрөө гаргаад. Тэгсэн чинь нэг хүүхдэл ерөөсөө див дигшгэн яг ингээд ямар нэгэн хазаалтгүйгээр алхаж л да.
Тэгээ багш нь гайхаа чи яаж энэ шонгийн модон дээр ямар нэгэн мөрийн хазгаа очихгүйгээр ингээд див тэгшгэн алхаж очиваа гэдээ өөрөөс нь асууж л. Тэгсэн чинь тэр хүүхэд юу гэж хариулсан гэж. Юу гэж бодож. Уншижсэн эсвэл юм. Уншиж байгаа юм. Би зөвхөн тэр шонгийн модыг хараад алхасан. Гэж байгаа. Гэтэл бусад хүүхдүүд нь гэ бодоол сэтгээл яаж алах уу гээл наан нэргэн тойронд ингэсээр байгаа дэлээ очиж. Тэгэхээр юу вэ гэхээр алсын хараа зорилгоо зөв тодорхойлоод хаа хүрхээ залуучууд дүүнертэй хандаж хэлэхэд тэнд очноо л гэж тодорхойлсон бол тэр лүгээ л хараа. Наан нь янз янзын даваа бэрхшээл, саад бэрхшээл, өөрийн чинь тархийг угаах гэсэн, өөрийн чинь ницаах гэсэн, доош нь татах гэсэн янз янзын саад бэрхшээлүүд тулгарна. Түүнийг үл тоогоод зөвхөн тэнд очих гэж байгаа газар руугаа алхахад бол. Өөрийн чинь хувьд яг алсын хараагаа тийм ээ зорилгоо яг зөв тийм ээ одоо тодорхойлж чадсан гэдэгт бат итгэлтэй байгаа юу? Хамгийн гол нь таны зам аль хүртэл явах вэ? Одоо насан туршдаа би энэ нэрээсээ бол татгалзахгүй гэж хэлэх баталгаагаа юу? Одоо нэг нэрээс сольсон хүн дахиад сольж магадгүй гэсэн бас бодол байж магадгүй шүү дээ. Яг шантрах үйл байна. Уцах үйл. Ухраад баасан жаргал болох. Шантрахгүй гэдэг хэлж суугаад байгаа байхгүй. Шарттай. Шартай хүний шарын малтахаар яадаг үлээ. Шар тосн гардаг гэж. Шарын малталтаа л л да би. Тэгэхээр улмал жи яхаараад болохгүй тэгэл одоо жишээ нь ингээл заримдаа бас өөртөө ялагдаж хэлсэн үгэндээ эзэн байхгүй те. Тэгээд хийсэн үйлдэл эзэн хоолндоо савн ингээд байж чадахгүй байдаг л да. Тэгээд ирэхээр би яах гэж агуу хүний нэрийг авчвда би бас шантрах үе байна гэж үдээ. Заримдаа бас буруу буусраг ингээ ёс бус юм хийснийхээ дараа гээд толгой шаахтай хүн чинь бас хүн штэ. Чингис хаан нэрийг авснаас хойш шүү. Тийм үл хий. Шантарсан үе байна. Гэтэ өөрөө ялагдана. Гэтэ тэрийг дахин сэргээх. Дараагийн маргааш нар мандна штэ. Маргааш нар мандна. Тэнгүүт би хамгийн яг энэ хэцүү проблемтэй стресстэй ч гэдэг юм уу яг нэг юм айгүйх юм ачаалттай яг өөртөө ялагдах гадаг юм шиг ийм үедээ зүгээр гараал гүйчдэг уул руу гарчдаг. Уулаар гарч өөстө ганцаараа манцаараа ч юм эсвэл найз нөхдөөгөө явж ялангуяа хам богд ууланд их гардаг. Тэгээ өглөө гараад өглөө эртсүүл өдөржингөө явж байгаа. Сайхан уулын цас идэж хамаг хувцас тайлж хөнгүү газар нүцгэлж орилж харалж байгаа л буугаад ирдэг шүү дээ. Тэгэл гайг болчихдээ шүү дээ. Тэгэл лавширдаг гэж юу? Тийм. За тэгэхээр найруулагч манаас бичлэг өгөхийг би хүсэж байна. Ягаад гэвэл тийм ээ өөрөө чинь зүгээс хийсэн бичлэгүүдийг би бол олж олж яг хөө тийм бэлэн байгаа тийм бичлэгүүдийг бол тайсан байгаа. Тэгэхээр өөрөө чинь хувьдаас татгалзах зүйл байх гэж бодож байна. Ягаад гэвэл угаас YouTube болон Facebook-оор явж идэг. Дараа нь гоё тайлбар гэж болно шүү дээ. Болно. Найруулагчаа бичлэгийг өгөхийг хүсэж байна. Ягаад гэвэл тэр хутгатай бичлэг байна тийм бусад бичлэгүүдийн хувьд ер нь бол өөрөө чинь хийсэн бичлэгүүд дундаас тийм ээ одоо монголчуудаа энд хүн байна уу гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүн байна уу? Монгол хүн байгаа мó байхгүй мó гэдэг. Тийм ингээд яриад эхлэхээр тэр бичлэгүүдийн дараа холбогдсон хүмүүсээс за яг уу сүргий чи эргэн чи яриа л да яг холбогдсон нь монгол хүн байна уу юу? Байлгүй яах вэ? Тийм тэгээд энд тааралтахаар би энд монгол хүн байна уу гэж зарим нь дооглоно. Зарим нь айгүй том агуулга шүү наачаа. Дэлхийд даяар дарахсан. Яг үнийг хэлээд Солонгост байгаа, Америкт байгаа, гадаад байгаа бүх монголчууд нэрээ бид нар чи монгол илүү энд нэрээ монгол хүн байгаа юу гэж бас бодсон. Тийм учраас монголчууд маань бас нэг удаа бас сэрх хэрэгтэй. Энэ бас нэг жижигхэн сэрэлт. Магадгүй би нэг энэ үзэг бал ярьчаа те. Энд монгол хүн байна уу гэсэн бол хинч тоож үзэхгүй шүү дээ. Харин дээрэс нь нэгт хутгаа барьсан. Хоёрт гэдгээр тэр хутганы ард байгаа хүүхдийн слоган лого. Тэгээд тэр нь гарталт нь байгаа тэр фоныг бас олж хараасаа. Юмны уртгыг биш ардгыг олж хараасаа. Ард талд нь өгөх гэдэг юм чинь. За дээрэс нь өнөөдөр монгол ирчүүд хит утгатай, өөрийн гэсэн аягтай дээл хувцастайгаа бүсдэг. Энэ бол минимал байхгүй. Ийм байсан. Энийг л гаргаж ирэх гэж айлуулах зөв талаас нь гарах гэж. Яг нөө манайхан ч нөө аливаа юм нөө сэвхтэй муу юмыг сэвж нөгөө гал асаахтай айгуу сайн. Тийм гал дээр тус хийхтэй сайн гэж. Тийм учраас тэр нь яг тэгээд дэрвээд нөгөө юм ингээ явчихгүй. Та Чингис хаан. Бид Чингис хаан гэдэг талаар та бүхэнд ойлгуулах гэдэг сууж байна. За одоо хамгийн чухал зүйлээ хэлчихэд энэ реклам одоо ингээ өндөрлүүлээ. Нэг удаан лайв хэрэггүйдээ энэ бичлэгийг та бүхэн сайшин түгээгээрэй. Тэгээ би нэг зүйлийг одоо Been an awful good girl, Santa baby. So hurry down the chimney tonight. Santa baby, a 54 convertible to
light blue. I'll wait up for you, dear Santa baby. Монголын хамгийн том атмаа миний ард талд байна. Ойлгож байна уу? Дэлхийг атгадаг Монголын хамгийн том атмаа нь миний дээр байна. Ойлгож байна уу? Think of all the fellas that I Хинээс юунаас айгаад чичрээд байгаа юм бэ? next year I Хэл could хүгээвэл уулзаж байгаад яриач хэлэлцээч. if you Монгол хүн байгаа мó байхгүй мó? my Christmas list. Монгол хүн байна уу? Santa baby, I Надтай монголоороо мэдлэх монгол хүн байна уу? that's not a lot. Надтай монголоороо ярилцах монгол хүн байна уу? Angel all year. Надтай монголоороо ойлголцох монгол хүн байна уу? So hurry down Энэ их дэлхий дээр tonight. монгол хүн байна уу? Та хаана байна? Монгол хүн байвал надтай ярилцаарай. Надтай харилцаарай. One little Нээлттэй шүү. I really Welcome. Ер нь бол Монгол гэр бол өөрөө гэгэрлийн орон зай юм байна. Орчлын ертөнцийн тогтолцоо юм байна. Монголчууд үнэхээр суу ухаантай, агуу ард хүн байсан учраас байгаль ихтлгийтэй, эко, минимал амьдарч исэн. За 13 дугаар зуунд Чингис хаан өөрөө тийм агуу одоо хүчийг бүрэлдүүлчихэд яагаад алтан ордон бариагүй юм бэ? Тэр их сонирм байгааз. Чингис хаан өөрөө тийм минимал хүмүүс байна. Минимал одоо бид нар минимал гэдэг ааш. Одоо минимал Эко минимал гэж гэсэн яриад гэдэг. Тэгэхээр тэр хүн бол байгаль ихтлгийдээ тийм хайртай хүн байсан. Дээрээс манай Монголын өв соёлууд байна шүү дээ. Одоо юу гэдэг юм морио гацсалж одоо ингэж гацсалчаад гацсын суглахтаа харгамччаад те гацсын суглахтаа дотор нь ямар нэгэн одоо будаа гэдэм одоо Монгол ёсороо дотор нэмийгээд өршөөл гуугаад тэргээ эргэж буулаад те ингээ сайхан ингэдэг. Гэх мэтчлэн одоо байгаль ихтлгийтэйгээ монголчууд зүй ёсоор харьцаж байна. Одоо болохоор зүй бусаар харьцаж байна. За булгийн тархин дээр гიშигдгүү булгийн усан зүү цагаан эдэ тусаадгүй те ийм сайхан Монгол ёс байхад байсан. Тэр цагтаа монголчууд байгаль ихтлгийг хайрлаж хамгаалдаг байсан. Одоо болонгууд энэ бүх юм байхгүй болсон. Энэ яагаад байхгүй болсон гэхээр нөө барууны хөгжил гэж яриад байдаг. Өнөөдөр бидний нөө хөгжингүү улс орн гэж яриад дагаад уургаад ддэг. Өргөн зам өндөр барилга лаглаг робот бүтээгээд байгаа тэр их улс орнуудаа гэж бодоод байгаа боловч эргээд бидний хөгжил юу вэ гэсэн чинь минимал эко. Одоо дэлхийн одоо хөгжлийн чиг хандлага 2050 оны зорилт 30 оны тим юм гэдэг дандаа эко минимал тал руу явж байна. Ягаад захилгаан машинууд гарч ирдэг. Тэгээ ягаад хог боловсруулах үйлдвэрүүд гарч ирдэг. Ингээд тэгэхээр манай Монгол өөрөө хөгжлийн араас биш, хөгжлийн тэргуунд яваа гэдгийг одоо ойлгох хэрэгтэй байна. Өнөөдөр би одоо яг хөгжлөөрөө бол баг дэлхий тэргүүлсэн хувцас өмсөж явж сууж байгаа байхгүй. Надад ганц аюу байна. Ганц бүс байна. Ганц гутал байна. Баг нэг 2 3 хэлж баг ганц энтэйгээ би насан туршдаа явахд ч надад болоо байхгүй. Хүүтэнд би дээлээ нөмрөө хүүтэнд ч байсан те халуунд ч байсан хөдөө хэржсэн дээлээ нөмрөөл унтчихна. Тэ хүмүүсээ ийм штэ. Тэгэхээр энэ өөрөө минимал учраас энэ зүйл рүүгээ дэлхий өөрөө одоо орж эхэлж байгаа байхгүй. Нөгөө дэлхийн лаглаг эрдэмтэд лаглаг одоо бидний шүтэж бишрээд байдаг ундаг хүмүүс маань эргээд нөгөө хөгжлөөсөө залхаад байгальтай ойртын усны дэргэд бай модны чимээ сонсъё тий сайхан агаарт гарыг ингэж штт. Монголчууд ч гэсэн Монгол уламжлалсаа ичдэг ч юм уу одоо тийм байсан бол эргээд те энэ бүхнээ судалдаг юм болж байна л та. Гэхдээ таны хувьд яг энэ бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд яг ямар ажил хийх вэ? Тийм ээ. Ажигалтай хот Алтан гац хотыг байгуулна гэж ярьсан байсан. Бас одоо гэр хорооллыг одоо хашаага буулгацгаая гэж ярьсан байсан. Ер нь энэ бүх ажлууд ямар шатнд явж байна? Одоо ажилгалтай хотыг гэр хавраас барих гэдэг нь үү? Хот байна. Ром хот чинь нэг өдрийн дотор босчоог үн завтай тий. Тэгэхээр нөгөө яг хизээ эхлэх вэ? Алтан гадас гэдэг нэртэй хот байх юм. Алтан гадас нэртэй Алтан гадас буюу аялал жуулчлалын аз жаргалын хот. Тэр яаж баригдах вэ гэхээр 13 жилийн хугацаанд буюу одоо 2033 онд л тэр хот дуусах гэж би өвдөө бол төлөвлөд байгаа. Зориод байгаа. Тэгээд нэг 10 жилийн хугацаанд барина. За одоо 2020 он тийм үү. 2020-оос 2023 он хүртэл би маш том судалгааны хөрөнгө төсөв босгоолдог те. Тэгээд оюун санаа одоо нийгмийн би ганцаараа барьж чадахгүй шүү дээ. Та барина те. Бүгд барина. Бид нар бүгдээрээ барих учраас Алтан гац хотыг барих нөгөө баригч нараа одоо сэтгэлийг нь хурааж нэгтгэж оюун санаанд нь үзэл санаанд нь тэр хотын ихтгэл үнэмшлийг төрүүлж те нүдэнд нь харагдуулж ийм ажлуудыг хийнэ.
Тэгэхээр ягаад нөгөө хашаа нураагаад одоо зүйлд цэнхэр ус цэрэнтэй хамт хийсэн ярилцлаган дээр хашаа нураагаад байгаа гэхээр бид нэр маш том сэтгэлгээний хашаан дотор өөрсдийг агшицсан байгаа байхгүй. Сэтгэж чадахгүй тий. Дээрээс нь одоо бид нэр ингээ харахаар маш олон жилийн одоо модон хашаа, төмөр хашаа, төвбөн хашаа, тоосгон хашаа гэдэг элдв янзын хашаан дотор өөрсдийг агшаал. Хашаан дотор л гоё цэвэрхэн байгаад хашаагаас гадна угаацаа асгаал, хогоо газгаж асгаал, гудамж талбай нь нийтийн өмчн хаягдсан байхгүй. Гэтэл нөө социализмын үед болонгууд яг ингээд бөөнөрөө гарч хашаа ороогоо цэвэрлдэг юм байсан. Гэтэ би социализм руу ор гэж байгаа юм биш. Зүгээр тэдний сэтгэл нь одоо нийтийн төлөө, нийтний төлөө байсан. Чингис хааны үед одоо жишээ нь юу гэдгийг бас Чингис хааны үеилүү тэр 13 дугаар зуунд хүмүүсийг аваач гад байгаа юм биш. Тэр үед яадаг байсан бэ гэхээр бид нэр байгаль ихтлгээтэйгээ ойр байсан. Тэнгүүд энийг бид нэр байгаль ихтлгээтэйгээ ойр байсан бол одоо 2020 онд бид нар яах юм бэ? 21 дугаар зуунд яах юм бэ? 13 дугаар зуунаас тэр уламжлалыг нь ахуй ёс соёлыг нь аваад одоо энэ цагийн орчин цагийн тэр гоё модлог ургамал тэ тармил хашаа байдаг бол тэрүүгээр нь тариад инновацжуулаад одоо инновацжуулалт гэдэг нь уламжлалаа орчин үетэйгээ хослуулад гоё миксертэй тэ ингээд хийхийг л хэлээд байгаа байхгүй. 2020 онд бол сонголт нэр дэвшин гэсэн байсан хэвээрээ юу? Сонголт ба. Тэгээ миний хувьд бол бор авторны бодлогыг 2020 онд эхлүүлсэн явж байна. 2 сарын 2-наас эхлүүлсэн. Бор авторны бодлого хэрэгжээд явж байгаа. Тэгээ зарим хүмүүс нөлөөлөөгүй ч хүмүүс мэдэхгүй одоо нөлөөлсөн ч мэдэхгүй явж байгаа хүмүүс явж байгаа. Бор авторны бодлого хэрэгжээд одоо хэрэгжүүлээд санал биш сэтгэл хураах ажилдаа явж байгаа. Одоо хар хайрцагт одоо хар хайрцагны бодлогоор ч юм уу тэ санал хураадаг бол миний хувьд бол энэ 2020 оны сонгуульд хууль бусаар оролцсон. За хэрэг сэтгэл хурааж юм тийм ээ. 9 өрлөг одоо 4 чон гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Эдгээр хүмүүс чи яг нэгдсэн байгаа юу? Одоогоор өөрөө чи яг ингээд дэмжиж тулж байгаа. Одоо ямар ч үед ямар нэгэн хэцүү үед тийм ээ. Ам бие үйл залааслаад өөрөө чинь төлөө Чингис хааныхаа төлөө явах хүмүүс байна уу? Байна. Тий. Сайхан ах トゥ анд нөхдөдтэй болсон. Тий. Ам бие үйл харьлаад тий. Тий. Чөтгөр шулам одоо бурхан чөтгөртэй бүгднтэй тэмдэглэцтэй сайхан анд нөхдөд байгаа. Тий. Тэгээд ер нь бол одоо тоолох юм бол яг гарын эдэ уранд 10 уранд багтаал. Гэхдээ эхнээсээ ахуулаад ингээд сэтгэл хураагдаад ирж уулзаа таниад ингээд явж байна. Тэгээд ер нь бол яг одоо нэг 11 үлээл болох гэдэг юм л да. 11 хүн болоод 11-ийн систем гэдэг юмыг бас хэрэгжүүлэх гээд гэр 11 систем гэсэн юмыг бас хэрэгжүүлэх гэж явж байна. Алтангац хотын маань хамгийн ихний ажил бол аргалын үйлдвэр те. Аргалын үйлдвэр ч явах те энэ аргал одоо хомоол, хөрзөн, хорголоор хийсэн эко түвшний үйлдвэрийг бий болгох гэдэг юм л да. Тэгэхээр энэ дээр бол одоо хамтарч ажиллах үнэ олцсон. Бид нэр одоо 5-6 сараас эхлээд дулаан орохоор эхлүүлнэ ажил хэрэг болгоно. За тэгээд усны үйлдвэр байна. Усны үйлдвэр бас гэхээс л зүгээр ус савлгааны л ажил байхгүй. Усаа брэнд болгомоор байна. За гэх мэтчлэн яг энэ ахуйн зүйлүүд бол байна. Бидний өнөөдөр идэж уух, өмсөж зүүхээс ахуулаад одоо чинь миний энэ өмссөн байгаа дээлийг Ижагуур брэнд буюу Язгуур гэдэг брэнд хөдрөг байж байгаад Язгуур болсон одоо ийм брэнд. За энэ бүсэлсэн бүс байна. Ингээл бүх зүйлийг хийж байгаа сайхан анд нөхөд ах トゥ нэр байна л да. Тэгэхээр бид нэр энэ зүйлийг эргэж сэргээх хэрэгтэй. Одоо жишээ нь энэ дээл бол одоо жишээ нь бидний яг нөгөө нэг язгуур үндэсний дээл шүү дээ. Бид нэр яг нэг ийм товчтой дээл гаргаад байгаа боловч яг энэ захтай ингэж одоо уйж бүсэлдэг энэ одоо дэвэл гэж ярьдаг. Энэ бол одоо хөдрөгч гэж ярьдаг те. Энэ бол одоо бидний үндэсний яг дээл мөн. Энийг одоо эргэж одоо орчин цагт гаргаж ирж хийж байгаа Ижагуур брэндээс гарч ирж байгаа. Тэгэхээр ингээл тэрнээс ахуулаад маш олон анд нөхдүүд байна. За мөн цензуртай яриа гэдэг нэвтрүүлэг контент хийж байна. Тэн дээр бас манай анд бас байна. За гих мэтчлээ ингээ маш олон нэг урсгал жанруудаар өөр өөртөөхөө нөө чаддаг юмнуудаар ингээ залуучуудыг нэгтгэж байна. Ер нь бол гарын 10 уруунд багтсан олон сайхан анд нөхд байгаа. За тэдний ард бас тэдний анд гэдэг ингээд ер нь бол одоо намайг хүрээлсэн бол нэг 1000 орчим залуучууд байгаа шүү. За тэгэхээр яг одоо үзэж суугаа тийм ээ одоо манай R&D Fertility-тэй хамт байгаа үзэгчч ч гэсэн тийм ээ одоо таныг одоо дэмжих юм бол хамтран ажиллая. Эсвэл 4 чон одоо юу гэдэг эсвэл 10-ын 100-ын энэ төр багт нэгтэн орё гэдэг юм бол нээлттэй байх нь. Нээлттэй шүү дээ, өргөж нээлттэй. Тэгээд ер нь бол одоо миний хамгийн том хийх ажил бол ерөөсөө сэтгэл хураах ажил, эвлэлтэнд нэгдэх ажил, тэ үзэл санаагаа нэгтгэх ажил, зорилгоо нэгтгэх ажил.
Тэгэхээр энэ бол одоо сэтгэлийн хурааж таны сэтгэлийг хураагаад сэтгэлээ, зорилгоо, санаагаа тий бүгдийг нэгтгэх л ажил. Нэгэн одоо ийм том зорилгыг бид нэр үзэл санаа гаргаж ирэх цаг нь болсон. Нөгөө талаасаа бол яг ингэж ярихаар маш сайхан ярьж байна тий. Энэ бол маш сайхан ярьдаг залуу байна. Ярьж байна гэд бодож сууж байгаа хин нэгэн байж магадгүй. Тэгэхээр өөрөө 2020 онд нэр дэвшлээ. За тэгээд ард түмэн бас өөртөө ч итгээд Чингис хаанаа гэд хүндлээд эхэллээ гэж бодъё. Тэгвэл номер 1-т одоо юуг яг хийх вэ? Одоо тухайлбал одоо ерөнхийлөгч Баттулга тийм авшаар дансандах мөнгийг оруулж ирнэ гэл тий. Одоо жидүүчдийг ингээл хөрөлсөх сайд ингээл ярьсан боловч тэгэл нэг тэр сайхан топ амлалтуудыг бол бид нар одоо ард түмэн мэдж байгаа топ амлалтууд хэрэгжихгүй байна гэж нэхэл дагуул болсоор байгаа. Гэтэл өөрийн чинь хувьд энэ бүхнийг хийнэ гэд ярьж байгаа сонсоход мэдээж сайхан их орон маань тийм ээ одоо нэг сайхан хашаагүй тэнийсэн болчвол сайхан мэт боловч энэ бүхнийг яг үнэхээр яг амлалтаа биелүүлэх үү? Энэний баталгааны одоо нөгөө натраад гэдэг шиг баталгааг нь хийх үү? Миний хувьд бол одоо жишээ нь сэтгэл хураанаа. Тэрнээс чи санал хураахгүй гэсэн тийм. Тэгэхээр сэтгэлийг нь хураасан байхад би энэ хаалт хөлөө гэж Чингис хааны сургаал өгдөг. Тэгэхээр нэгэнд бид нэр сэтгэлээрээ эвлэлтэн нэгдэж сэтгэлээрээ нэгдсэн цагт бол олонний хүч оломгүй далаа гэдэг шиг бид нар юу ч хийж чадна. Уулыг эргүүлж усыг хаталж чадна. Тийм учраас хамгийн түрүүнд юу хийх вэ гэж юм те. Хамгийн түрүүнд бид нэр үр хүүхэдтэй үндэс өв соёлыг нь өвлүүлнэ. Яаж өвлүүлэх вэ гэхээр үлгэрлэж өвлүүлнэ. Нэгт. Хоёрт гэхээр бид нэр хүн өнөөдөр аюулгүй орчинд амьдрах эрхтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр гараад бүдэрч унахад нэг хашаанд өлгөгдөд үхэхэд бэлэн болцсон байна. Тийм учраас энэ явж байгаа зам өнөөдөр амьдарч байгаа орчин эргэн тойрноо ялангуяа гэр оролт амьдарч байгаа залуучууд эргэн тойрноо нэг сайхан анзаараад хараач. Бид нэр хаана ямар орчинд амьдраад байгаа юм бэ? Тэгээд дараа нь тэр үзээд байгаа солонгос кино хараад байгаа гадаад киноныхон тэр орчин тойрныг харалт. Тэд нэр ямар гоё газар амьдраад байгаа юм бэ? Ямар сайхан аюулгүй орчинд амьдраад байгаа юм. Тэгэхээр ингээд бид нэр хараад үзэхээр өөртөөсөө өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй. Өөртөөсөө эхлүүлэхийн тулд дан дангаараа биш. Эвлэлтэн нэгдэж хамтын хариуцлагатайгаар хувьсгалыг хийх хэрэгтэй. Хувьсгалыг яаж хийх вэ гэхээр бид нэр нэгдүгээр сэтгэл санаандаа хувьсгал хийх хэрэгтэй. Өөрийгөө яалах хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Ингэж дараа нь бид нэр нэгэн удирдлаганд орох хэрэгтэй. Би шууд тулгаж иж магадгүй л дээ. Гэтэ энэ бол хамгийн үнэн зүйл. Өнөөдөр засаглалын хувьд измүүдийг ингээд яриад үзэх юм бол хамгийн зөв засаглал бол хамгийн супер засаглал бол хаант засаглал. За яагаад хаант засаглал? Яг хаант засаглалыг хаалж одоо ардын юу инглээ тэглээ чи одоо арчилсан даяаршилсан юм ингээд ярьж иж магадгүй. Гэхдээ Чингис хааны үе та нар түүхээ сайн судлаад үзээрэй. Тэр үед 10 кг алт үүрээд явж исэн 10 хэдэн настай онгоо охин тий Монголын нэг талаас нэг захав алхаж явхад аюулгүй байсан. Тэр үед цагдаа сэргийлэх гэж байгаагүй. Тэ шорон гэж байгаагүй. Тийм амар тайван, тийм их тайвныг Чингис хаан маань өөрөө зогслоо чадсан байхгүй. Тэгэхэд тэр өөрөө нэг тэргүүнтэй, нэг сэтгэлтэй байсан. Тэрийг л бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар нөгөө өөртөө нөгөө хувь хувийн амби замиа бодсон Чингис хаан байхгүй юу? Элбэг төрж хэлдгээр те 3 сая Чингис ирлээ. 3 сая Чингис ирчих юм бол нэг халаад хитаа дуусчихна үстэй. Яагаад жамуух Чингис хоёр гарч ирчээ жамуух өөрийгөө тэ анд минь тэ тэнгэрт нэг нар байхгүй намайг ингээд цусгүй өчөө. Ингээд зориулж исэн. Тэгэхээр биднэрт нэг тэргүү нэг сэтгэл хэрэгтэй. Тийм л юм л. Тэгэхээр яг өнөөдөр зориглоо зүрхлээд намайг одоо юу гэдгийг эргүүч гэдэг юм уу тэнэгч гэдэг юм уу дуудаа явж магадгүй. Энэ бол зориг зүрх. Гэтэ энэ Монголд ямар нэгэн нэг л хүн хэрэгтэй байна. Өнөөдөр Хонконг гэхэд Чеки Чан гэдэг хүн байгаа. Чеки Чан Хонконг мэдэн шүү дээ. Өөр хэм байна. За юу гэдгийг Mercedes Benz гэх юм бол Герман. Тэгвэл Чингис хаан гэдэг биднэрт анханасаа биднэрт мянганы суут хүн байна. Тэгвэл энэ цагт энэ орчин цагт бид нэр түүнийг нэг муу шавар барилга төмөр хөшөө те архины шилэн дээр тавихаас илүүтэйгээр бид нэр хүнийг брэнд болгох хэрэгтэй. Өнөөдөр амьд хүн байхад энийг бид нэр дэлхийд гаргах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний хувьд бол мэдээж миний хувьд одоо эцэг хийсэн нэрээ байгаа. Тийм ээ одоо зөв цаахны бям тушин гэдэг энэ нэрээс сэвтэх юмшсан гэж хүсдэг. Гэтэ өөрөө чинь хувьд одоо алсын хараа хитийн зорилгоо ингээд ярьж байна. Хүмүүст бол одоо хүмүүс одоо энэ лайвыг үзээд энэ доор бол одоо комментэд урсж байгаа эерэг болон сүрэг маш олон зүйлүүд явж байгаа. Харин өөрөө чинь хувьд тийм ээ одоо энэ Чингис хаан гэдэг бол үнэхээр их Монгол улсыг байлдан дагуулж хамгийн гол нэвлэлтэн нэгтгсэн гэдэг утгаараа тийм ээ одоо асар их бидний хүндэтгэлийг хүлээж бид нар бол одоо залбирдаг шүү дээ. Тэгэхээр таныг энэ нэрээ дааж
явнаа үйлс гэрээ бүтээн ах гэж итгэж байна. Тэгэхээр яг хувь хүний хувьд асуухад тийм ээ хувь хүнийгээ яг бие засаад гэрээ зас гэдэг шүү дээ тийм ээ. Бие засаагүй л гэрээ засна гээл өвчгнөө л одоо тонгочоол идэг. Гэрээ засаагүй ч усаа төхнүүлнэ гэж байхгүй гэж ярьдаг. Бие засна гэдэг өөрөө өөрөө бүрэн зассан уу? Өөрөө ч хаад. биеийг өнөөдөр хүн хүүхдлээ засаж дуусахгүй л те. Хүн хүүхдээ суралцдаг. Тэ. Одоо Чингис хаан өөрөө өөд болохдоо хэлсэн үг гэдэг. Тунган тааруулбал цохилтой. Нэг юм дээр тунгийн тааруулаагүй ч юм уу алдсан байж болно. Эсвэл үнэхээр тэр тунгийн тааруулж явсаар байгаад үе тайлсан байж магадгүй те. Гэтэ их хүмүүний алдаа өөрөө маш их сургамж байдаг учраас бид нэр тэр хүний шүүх ирэхгүй байхгүй. А тэгтээ Чингис хаан юу гэсэн бэ гэхээр ерөөсөл алт бие минь альжааваас алжаагүй. Ахуй төр минь бүү алдаргэ. Буюу өрөөл бусдын төлөө. Тэ? Бүтэн бие минь зовбоос зовгүй. Бүрэн уус минь бүр задаргэ гэсэн байхгүй. Тэгэхээр би одоо яах юм амиа бодоод биеэ засгаал, гэрээ засгаал тэ. А зүгээр бүх олноороо засах хэрэгтэй. Өнөөдөр засаглал систем өнөөдөр өөрөө харахад энэ гараад алхал та энэ төр засагч нь яаж засцсан байгаа энэ улс орныг. Тэгэхээр Чингис хаан яг уу Акимгоо хүртэл ярьдаг шүү дээ. Судлаач доктор тий. Тэр хүн бол бас төрөө засаад, гэрээ засаад, биеэ засаа. Энэ онол зөв үү? Энэ цаг үе дээр зөв. Энэ цагт. Ягаад бол энэ төр өөрөө ороо бусгаа ийм байгаа учраас дээрээ суудлаа олохгүй байгаа учраас доороо гүйдлээ олохгүй байна. Шатыг хаанаас нь эхэлж шүрдэх вэ? Гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр ерөөсөө аливаа юмыг дээрээс нь эхлэх хэрэгтэй. Бид нэр доороос нь юм хийгээл гэдэг. Өнөөдөр чи биеэ засгаал тий. Хичээгээл байдаг. За маргааш нь гэрээ засгаал хичээгээл байдаг. Нөгөөд нь засарч өгдөг. Тэгээд амьдралын насыг барна шүү дээ. Гэтэл өнөөдөр чи гэр хороол доо тий. Өнөөдөр юу гэдгийг нөгөө худаг уснасаа усаа авдаг. Одоо жишээ нь би 20 жилийн өмнө дайр ихийн худгаас нусаа хацартаа наагаад өвлийн хүүтэнд тэрдэг төрдөг тэргэн дээр ус зөөгөл явж исэн. Одоо ч тийм хүүхдүүд зөндөл шүү дээ. 20 жил болж шүү дээ. Юу өөрчлөгдсөн бэ? Культэн хот тусч шүү дээ. 2 хот тусч шүү дээ 20 жилийн хугацаанд. Африк, Араб тий. Хот тусгаад Араб ч юм бүр ингээд далайн хэрэг дээр ингээд тий илс мис шавармаар асаж хот тосгочод шүү дээ. Өөр Монгол зүгээр наацхийн жишээ Шилийн хот гэхэд 2010 онд баригдчихсэн одоо маш хот гоё хот одоо зөвхөн ирээнээс жишээ авахд нүдэн дээр босоод шүү дээ. Манай монголчууд юу хийгээд байгаа юм бэ тий. За одоо таны тийм ээ одоо бодож байгаа хийн гэж төлөвсөн бүх зүйлүүд биелэн хах. А тэгтээ минь намайг бас мэдээж өчигдрөөс хойш хүлээлттэй байсан үзэгчд маань Чингис хаан залран бунаа гэсэн учраас Чингис хаан маань одоо яг энэ коронавитайгаа эдийн засгийн хэмнэлтэйгээ энэ цаг үед ард түмэндээ хандаж ерөөл хэлбэл юу мээр? Корона бол нэрнээс нь аваад үзэх юм бол crown тий титэм гэдэг үгтэй холбоотой. Тэгээд би агаар юм ярина гэд хэлжсэн 2018 онд. Ер нь бол зөвгөнжсэн гэж хэлж байна. Тэгээд 2020 онд хүндэс угсаагаар чинь устгахын шүү гэдэг юм лайв хүртэл явж исэн. Тэгэхээр ер нь бол энэ корона бол муу хүмүүс буюу үүлийн үрээ идэх хүмүүс нь л идэлнэ. Тэрнээс биш яг одоо сайн зөв ийм сайхан хүмүүс бол яахчгүй агаарын юм. Өнөөдөр усны бүтцийг өөрчилж болдогтой адилхан бид нэр агаарын бүтцийг ч өөрчилж болно. Агаарын бүтцийг хэрхэн өөрчлөх вэ гэвэл бид нэр бодол санаагаараа, сэтгэлийнхээ дархлаагаар, оюуныхаа дархлаагаар за дээрээс нь сайхан Монгол ах уу дээл хувцас өмсөд усандаагаа үг шивнээд уугаад аарцаа буцалгаад адууныхаа амахыг гэдэг саримсан Монгол ахугаараа л бид нар энийг давна. Тийм учраас ерөөл хайрлаарай гэж байна. Тэгээд миний хийж байгаа үйл өнөөдрийн одоо юу гэдгийг зорилго нь өөрөө одоо аргачлалаа зөвтгөнө гэж үг байдаг. Дээрээс нь хэлбэр агуулга гэж хоёр юм байна. Тэ? Гол нь агуулгыг нь манай ард түмэн сайн анзаарч харж байгаасаа, мөн чанараасаа, хүн чанараасаа, хүн гэдгээр нь бие битэйгээ харьцаасаа. Тэгээд миний нэг өрөө байгаа. Энийг л хэлж одоо өндөрлүүлье те. Ерөө. Арай өндөрлөх болоо. Тэгэхээр эвийг эрхэмлэж хайрыг түгээцгээе л гэж хэлмээр байна. За одоо тэгвэл нэг жоохон хувийн чанартай Чингис хаан маань бас нэг хатнаа хайгаад байгаа сургатай. Тий хайж. Хатнаа олсон юм. Олдохгүй байна уу? Хатнаа хайж явахт нь бас түүний хүн бас холбогдсон гэсэн. Тий сая өнөөдөр ирж уулзсан ш нэрээ. Тэгэхээр хатант нь ер нь ямар шаардлагад нийцсэн байх хэрэгтэй юм бэ? Тийм ээ маш олон хүмүүс үзэж байгаа учраас бас яг ирээдүйд хатант нь болоод хажууч чинь дэмнээд явах хүн бас үзээ суужиж магадгүй. Тэгээ яг наад чи зөрөгтэй л юм байх хэрэгтэй. Тэгээд маш том зоригтой. Эмэгтэй хүн бас их зориг хэрэгтэй. Тийм дээрэс нь үр хүүхдийнхаа төлөө ирээдүйн хойчийн төлөө Тереза их шиг те бусдын төлөө ирээдүйн хойчийн төлөө тэгээд магадгүй мэдээж
түүх соёлоо мэддэг, судалсан тий. Тэгээд эр хүнийг хүндэлдэг, Монгол ёс заншлаараа байдаг тийм сайхан бүсгүй. Учирхал байлгүй дээ. Би бас хайгаал яваалаагаа тэгээд яг өмнө нь бас би яг шулуухан хэлэхэд 6 настай одоо хүүтэй их нэртэй. Тэгээд яг тэр хүмүүс бол намайг одоо уучлаагүй надад гомдоол яваад байгаа. Тэр маань намайг уучлаад ирэхэд би бас үдээгээд авахд бэлэн л байгаа. Би бол өмнө нь бас уучлахгүйгээд гойж хувшаад бас хүн юм байна те. Гүүж очиж исэн удаа байгаа хэд хэд удаа очсон. Гэтэ надад нэг тоо байгаа. 1 2 3 гэж тоолцдог. Дараа бол байхгүй. Их харгис үнэлдэ бас гаднаад сайхан сэтгэлтэй, инжин сэтгэлтэй юм шиг боловч баг хатуу зүрхтэй хүн байж магадгүй. Тэ тийм та бараг чулуун зүрхтэй юм шиг боловч сүн сэтгэлтэй хүн байж магадгүй л байхгүй. Тэгэхээр нөө өөрийгөө олсон уу гэж энэ өөрийгөө яасан уу гэж түрүүн ярьжсэн. Тэгэхээр би энэ дэр нэг зүйлийг би бас залуучуудад хэлмээр байна. Би бол өөрийгөө олсон. Ер нь хүн өөрийгөө олохоос илүүтэйгээр хүн өөрийгөө бүтээдэг юм аа. Хайгаал яваал байвал хайхаал байна. Хаана байгаагаа мэдэхгүй шүү дээ. Бид нэр өөр гэдэг энэ үр зүрхэн дотор байдаг. За өглөө гэж үг байна тийм үү? Өглөө гэд кино хүртлээ шүү дээ. Сэрэлтгэлтэй. За тэнгууд Монгол бичгэн дээр өглөө гэдгийг өрлүүгээ гэж бичдэг. Өрлүүгээ гэдэг нь үр зүрх рүүгээ. Нөх өөр гэдэг үг өөр хүртлүүгээ шүү. Тэгээд үр зүрх, өөрлүүгээ гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр өглөө бүр өөрлүүгээ буюу үр зүрх рүүгээ өнгөх юм бол өөрөө энэ дотор байгаа шүү. Энэ дотор ч юм байна. Нэг юм гогддог да тий гомдохоор ингэдэг баярлахаар эндээс тийвэрдэг. Тэгэхээр энийг олж харах юм бол энэ дотор чи байгаа, та байгаа тий. Энийгээ таньж мэдээд энийгээ гоё хөгжүүлэх юм бол бясалгал янз янзын аргаар бясалгал хийдэг шүү дээ. Ер нь бол биелэж болно, бясалгаж болно, бодож тунгааж болно. Гэхдээ би нэг зүйлийг Монгол философиг ярихад Монгол философи нь өөрөө юу юм бэ гэхээр Чингис хааны хэсэг сэтгэлийг нь эзэлсэн байхад биеийг хаалдах үлээ гэхээр сэтгэлийг нь нэгтгсэн байхад буюу сэтгэлээ таньсан байхад гэсэн бас утгаараа илэрхийлж одоо ухаж ойлгож байна шүү дээ. Өөрөө өөрийнхөө сэтгэлийг таньсан байхад миний бие яах вэ? Би биеэ бол өөрийнхөө ухаанаар залж чадна. Тэгэхээр энийг л таних хэрэгтэй. Хамгийн эхлээд өөрийнхөө сэтгэлийг эзлэх хэрэгтэй. Өөрийн чинь хувьд л өөрийгөө бүрэн олсон гэсэн таньсан гэсэн. Тийм олсон бүтээж явна. Тий одоо илүү их хийх гэж зорж явна. Өрөөл бусдын төлөө явж байна. Хүн ер нь хүний төлөө явж ижил хүн болдгоо шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь би түрүүнээс хойш асуугаад байгаачлан тийм ээ хүмүүс бол сайн сайхан ярьдаг аа. Одоо эмэгтэйчүүдийн хувьд байна шүү дээ. Мэдээж эмэгтэй хүмүүнийг эрэгтэй хүн найрахтаа сайхан хүүгээр уяасаар аваад суудсан байдаг. Авч суучаад чи намайг ингээд ахараад ингэдэг зүйл ярьдаг зүйл байдаг. Тэрнтэй адилхан яг энэ сайхан зүйлсийг хэлж байгаачлан биелүүлэх үү гэдгийг л асуугаад байгаа. Энэ дээр нэмж асуухад өөрөө чинь хувьд одоо монгол хүчлэгээр агуучлал гэж ярьдаг тийм ээ. Уучлал таны үр зүрхэнд дөрн уучлал хэр их байдیں۔ Одоо таныг үзэн ядаад байгаа, таныг янз бүрээр хилээд байгаа, мэдрэл гэж хилээд байгаа тийм ээ. Одоо өөрийгөө ч таныг өөж бусдыг шүүгээд байгаа энэ хүмүүсийг харахтаа үзэн ядаж байгаа болов уу гэж би бодож байна. Нөгөө талаас үзэн ядаг байж байна. Гэтэ хүн л асан бас хойно үнэнгээ хэлвэл тэр хүмүүсийг үзэн ядсан бол одоо таны амьдрал маш их зовиорыг өгсөн, зүрхэнд чинь шарахыг өгсөн тэр хүн тань дээр ирээд уучлалтыг гуйхад тий та тэр хүнийг уучлах тийм нинжин сэтгэл байлгүй тийм байна уу? Тий эн чинь хайр штэ. Эн чинь ливи хайр штэ. Бүгдийг уучлсан. Надад нэг гомдоод тэгээд яваад байдаг юм байхгүй. Яг хаяа нэг юм харилцаанд ч юм уу гинт гомдсон штэ тий. Яг нэг юм юу лээ гэдэг. Гэтэ тухайн цаг үед нэм гондох мэдрэмж авангуудаа за гэдэг нөгөө өөрийгөө өдөрддөг учраас өөрийнхөө сэтгэлийг имчилчдэг, өөрийнхөө бодол санаагаар бүх юм хийдэг учраас уучлцдаг. За хүн болгон л ингэдэг шүү дээ. Заавал би энд гомдлоо гэд ингээд явах вэ гэд бүгдийг уучлцдаг. Бүгд нь хайртай. Тэгээ надад сөрөг комент ичээд надад одоо юу гэд намайг одоо янз янзаар хэлдэг хүмүүст би бүгдээр нь хайртай. Гэтээ заримдаа жоохон хатуурах хэрэгтэй. Хайрыг бас хамаагүй ингэж зөөлнөөр ингэж илээд авах юм бол хүүхдийг одоо эрхлүүлээд хайрлаад авах юм бол ядчил пати хэлтэй болно шүү дээ. Гэх тээ. Тийм учраас хүүхдийг хаяа нэг загинжах хэрэгтэй. Загнахтаа хүүхдэд ухаантай. Хаяа нэг ташуурны амт тэ хаяа нэг ногт хазаараараа нэг оруулахчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хайр гэдгийг бас нэг хатуу зөвлөний тааруулаад аливаа юмны тунгийн л тааруулах хэрэгтэй. Тэгэхээр зарим нэг хүнийг орхиж хайрлаж байна. Тэгээ заримдаа нь хамт байж хайрлаж байна. Заримд нь хатуу үг ихэлж хайрлаж байна. Тэгээ тэр үгээ би бол үзэн ядалтаар биш гомдлоор биш тэ ухаанаар хэлж байгаа байхгүй. За энэ хүнд энэ үгийг жоохон хатуу хэлчих. За тэр хүн гомдоод явгал тэ. Гомдоод явсныхаа дараа тэр хүн ухаантай ухамсартай бол тэр үгний үн цэнийг ойлгоод аяндаа өөрөө уучлана л та. Энэ тэр зарим хүн одоо жишээ нь би зарим хүнийг хуцалдаг байхгүй. Тэгээ зарим хүний жоохон загнаад ч юм уу те эсвэл чи тэгээ ингэдэг гэдэг юм тэр хүн уурлаад нөгөө шахтаад дүрлцээд хор шарны хөдлөө гараа яадаг байхгүй. Маргааш нь тэгж хэлүүлсэндээ нөгөө юм хийцэн байдаг байхгүй. Тэр нь гоё.
За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд өөрийн амлалтандаа хүрч одоо энэ сошиал ертөнцөөр дамжуулан тийм ээ шууд нэвтрүүлэг лайваар үзэгчтэй уулзсанд үзэгчдийн зүгээс үзэгчдийн өмнөөс баярлалаа илэрхийлье. Баярлалаа. Таны зорж байгаа үйлс бүхэн бүтэмжтэй байх болтугай. Тэгээ хамгийн гол нь 10 жилийн дараа тэгээ хийсэн зүйл дээрнээс нь одоо бид нар бас таныг амлалтаа биелүүлсний чинь дараа очиод тэндээс сурчлага хийх байх болтугай гэж өрөмөр байна. Танд маш их баярлалаа. Тийм. Тэгээд эцэст нь хэлэхэд Чингис хаан гэдэг нэрийг би ганцаараа даахгүй. Маш хүнд нэр, маш бэрх давааг ганцаараа бол дийлэхгүй. Тийм учраас хамтын хариуцлага энэ нэр цол алдрыг бид нэр бүгдээрээ л дааж явна. Алтан гац хот гэдгийг би ганцаараа барихгүй. Бүгдээрээ л барина. Тийм учраас эвлэлдэн нэгдэж бүгдээрээ нэгэн зорилготой, нэгэн сэтгэлтэй байж иж бид нар гар бие дийлдэнэ. Миний хийгээд байгаа үйл хэрэг та бүхнийхээ анхаарлыг татаад байгаа тэнийг мангараар дуудуулаад ч болтугай тий татж байгаа гол зорилго бол надтай эвдэлтэн нэгдээч бүгдээрээ бид болёо. Тий бүгдээрээ жоохон хамтдаа хамтын хариуцлагатайгаар хамтдаа эвийг эрхэмлэж хайрыг түгээцгээе. Тэрнээс биш намайг битгий хараатай. За хин нөгөөг жаргалын үлдэрөө барина гэсэн яасан бэ? Тэ энэ алтан гоцоотой барина гэсэн чи яасан бэ гэж инээгээл те. Ингээд байхаас илүүтэйгээр хамтдаа яаж жаргалын үлдвэрийг чинь босгох уу? Хамтдаа яаж алтан газыг чинь босгох уу? Би яаж хувь нэмэр оруулах уу? Миний ашиг сонирхол ямар байна? Тэ надад ямар ашиг байна? Танд ямар ашиг байна? Хоёулаа химээ нэгтгээд, димээ нэгтгээд тэ яаж шим хүртэж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Би гэхээс илүүтэйгээр бид гэж бодоорой. Би бол та бол би. Тэ тэгэж хэлмээр. Гэхдээ заримд нь бас хэлмээр байна. Заримдаа бас би бол чи биш гэж хэлмээр байдаг. Яагаад гэвэл заримдаа хүмүүс яг өөрийнхөө үзлүүдийг тэг өөрийнхөө бодлыг бусдад тулах гэдэг байна. Тэгж юусоо болохгүй. Энэ хүн чинь ийм бодолтой, би чи ийм бодолтой. Энд бас нэг өөр хүн ийм бодолтой. Харин бидний бодол, бидний дундах үзэл санаа, бидний зорилго юу вэ? Өнөөдөр Монгол зорилго байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Монголчуудын ихний зорилго юм бэ? Нэгдсэн байдлаар. Одоо өөрөөс чинь нэг асууч. Уучлаарай. Дуусгах гэж байна. Гэхдээ хамгийн ихэнд монголчууд одоо юу зорж байгаа юм? 2020 онд яа гэсэн монголчууд? Нэгдсэн зорилго байгаа юу биднэрт? Нэгдсэн зорилго. Тий. Бүх монголчууд мэдж байгаа нэг зорилго байна уу? Байхгүй шүү дээ. Яг бүгд нэгдсэн зорилго болгоно гэдэг байхгүй. Тий. Энэ л хэрэгтэй шүү дээ. Бүгд нэгдсэн зорилготой байх хэрэгтэй. Тий. Тий. Ийм л. За баярлалаа. За баярлалаа. R&B телевизийн лайвда хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Оргил үзэгч нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Энэ удаа амлсан ёсороо Чингис хаантай та бүхнийг уулзлаа. Мэдээж бид хоёрын ярианаас та бүхэнд ухаарл, урам зориг, ирч хүч тийм ээ бас хийж бүтээх хүсэл төрсөн байх гэдэг тэтгэлтэй мөн шөмжлөлтэй зүйл байсан бол та бүхний л хүсэл байгаа. Ингээд бид нар нэгд өдөр шинэ зочинтой мөн сонин содон мэдээлэлтэйгээр уулзах болно. Ингээд нэгд өдөр хүртэл та бүхэн маань амралтын өдөр аядахтаа сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Thank you.